Нэг харанхуй өрөөнд ширээний ард хоёр залуу хилцээрээ гэж сууж байна. Буруу гарын нөхдүүд болтой шүү. Америк пассворд гэж сар байла. Энэ залуу бол серфи мафийн бүлэглэлийн хүн юм байна. Нөгөөх нь оли шолгоотхи гэд авла. Хуурамч бичиг баримт хийдэг нөхдүүд байна шүү. Пассворд авсан хүн нь Омар хаавэн гэд асуудал нөгөөх нь жаахан дургу байна. Омар гих нэрийг хамаагүй дуртаж болдгоо болтой. Байдал нэг л биш болоод ирлээ шүү. Баахан буутай нөхдүүд тойроод авна. Энэ залуу тарин айж байгаа шин жалга. Би хинди ч итгэдэггүй. Омарыг надтай уулзуул. Зүгээр шалгаж байсан юм аа хөгшөө. За ингээд тохиров бололтой. Нөгөө залуу маань гараад явж байна. Наймаалцсан хүнийхээ араас хартал. Нөгөө хүнийх нь утсанд цагтаа нар гэсэн мессеж ирж байна. Тэгэхээр манай залуу бол цагтаа байсан юм байна. Мэдээж энэ бол манай киноны гол дүр Джеймс. Мессеж харчаад эргэн тойрны хардлал сэжигтэй идэх нөхдүүд хараад байна. Джеймс баригчлаа. Оо новш гэж. За ингээд буудалцаа эхэллээ. Буудалцаан дундуур нөгөө 8 чин баригдгийн дагуун дээр моциклтэй хүн ирээд аваад явчлаа. Джеймс араас нь шууд хөөлөө. Атлантагийн цагтаа байна. Нөгөөх нь харин машин уулгалаад зогтчихно. Араас нь машин цуугаад явах гэтэл пүрүс гуйж гараад ирлээ. Юу пүрүс вэ? Тэгээд арийнхын машиныг унаад хөөлөө. Зогтож байгаагаар нь эргэж хараад Джеймс очиж мөргөлдөөд нилээн буудалцсны эц Джеймс мөргөд онхолдуулчлаа. Джеймс бууж ирээд би бол хатуу самар ингээд хэрэгтнээ баривчлаа. Дүрс сэлгдэж хар алах гэж сонссноо. Ингээд Xbox тоглож буй залуу гараад ирлээ. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Бен. Харин дээд давхраас түүний найз бүсгүй нь хүрээд ирлээ. Хэсэг хар зогсноо чихвчийн булааж аваад найзууд нь баяртай гэж хэлээд тоглохыг болиулчлаа. Энэ бүсгүй харин Анжела гэдэг юм байна. Би энэ үе хүртэл хичээсэн шүү дээ. Хоёулаа хизээ 20 мая их үлээ. Би цагтаа болж байгаа чамтайгаа гэрэлнэ мэдвүү. Би цагдаагийн академи шалгалтаа өгчгөөд хүлээж байгаа. Би чамайг цагтаа болсон ч болоогүйч хайрласаар байх болно гэдгийг мэднэ үсттэй. Мэднэ хонгор минь. Гэхдээ би заавал цагтаа болно. Тийм ээ. Миний ах ч бас чамайг цагтаа болоосоо гэж хүсэж байгаа. Тэр ч тийм баха. Гэхдээ ах чинь надад жаахан дуургүй. Хэдэн сарын өмнө би түүний шорлогыг төлчихсөн. Гэхдээ би төлсөн болохоос шатаагаагүй шүү дээ. Ингэж байна. Жаахан бүтэлгүй гаруултай шүү. Хоёулаа гэрэлчих юм бол тэр өөрчлөгдөн дөө. Гэд Бэнийг өмөрлөө. Тэгээд жаахан ялуурч байтал цаанаас нь ой чөкөвчөө унтраагач ингэж бай шүү. Хөөрхи. Нөгөө тал тарин Джеймс маань даргаасаа эрүүний шүлүүгаад байж байна. Омар гэж нөхрийг барьж чадахгүй 2 жил болж байгаа юм байна. Олддгүй хүнд гэмт хэрэгтэн бололтой. Даргын өрөөнөөс гарч яваад чи яагаад ийм зүйл хийж байгаагаа хэлээгүй юм бэ? Зүгээр миний тушаалыг дагцгаа. Би бол тарих жаахан ааш муу юм уу та. Бэн харин сургууль дээр хамгаалагч хийж байна. Нэг ихчид найз бүсгүйхээ ахыг муулж өгч байна. Тэр үед харин хэсэг хүүхдүүд гарч байхад нь Бэн араас нь очдөг. Хүүхдүүд яг хар тамхи хэрэглэхээр явцгааж юм биш үү? Рамон гих хүүхдүүдэд аятайхан хідүү үг хэлээд хар тамхи хэрэглэхээс нь болиулчлаа. Дотроо бол сайхан сэтгэлтэй байна. Тэр үед харин цагдаагийн академиас загтал ирч гэж задлаад үзсэн чинь тэнцчихсэн байна. Бэм бөөн баяруулаад Джеймс рүү залгаад хэллээ. Тэр үед харин Джеймсийн утсан догорч байна. Тэгэхээр найз бүсгүйх нь ах гээд байгаа нь манай Джеймс байсан байх шүү дээ. Утсыг нь тоож авсангүй. Хамтрагчт нь тэндээс хэн залгаад байгаа юм бэ өгшөө? Манай дүүгийн найз залуу байгаамаа. Салах гээд барахгүй байгаа гэж байна шүү. Бэнийг хүн гэж үздэг юм байна. Бэн Анжела хоёр нялуурсаар гэртээ орж ирлээ. Тэгээд байж байтал Джеймс тэндээс одоо заваархаа болцгоо. Гэтэл Бэн цочоод өөрөө гүүж очоод юм мөргөөд ухаан алдчихлаа. Ухаан ороод хартал Анжела Джеймс хоёр муудалцаад байж байна. Джеймс тэнд энэ өөлөнхай жаала харалта. Бэн босч ирээд өөрийгөө өмөрөх гэсэн чадсангүй арай л хүчтэй харцтай байна. Харцаа буруулаад Анжела руу. Тэр харсаар л байна уу? Натха болиул та. Анжела харин ахыгаа эвтэйхэн гаргалаа. Бэн ч Джеймсийн араас гарч ирсэн. Би цагдаагийн академид орсон. Дүүтэйгээ гэрлэхийг зөвшөөрөөж гэдэл. Джеймс түүнийг буудаад унгаачлаа. Тэгсэн төсөөлөл байсан юм байна. Бэнийг ч үл тоогоод явах гэж байсан нэг юм бодлоо. Эргэж очоод би чамайг шалгамаар байна. Миний дүүтэй гэрлэхийг хүсэж байгаа бол чи ямар ир хүн гэдгээ харуул. Маргааш уулзъя гэд яваад өглөө. Маргааш өглөө боллоо. Бэн сайхан эвтэж байтал өглөөний мэд гэж байна. Шууд цочоод бослоо. Тэгээд Бэнийг дагуулад гарч явна. Гараад ирсэн чи харин Джеймс ганга амт ундгийг биш үү? Цагдаагийн дарга. Энэ ч юм бэлээ. Би бол та нарын ирээдүй байна. Омарын хэргийг мартаарай гэд яваад өглөө. Тэр үед харин нэг эмэгтэй мөрдөгч ирээд гарын үсгээ зургээд Бэнд өглөө. Бэн гайхаад энэ чи юу юм бэ? Шатах эсвэл бууны сум зажлах эсвэл өгөх юм бол ямар ч гомдлгүй гэсэн бэ чиг. Ингээд гарын үсэг зурулчлаа. Джеймс дуудлагын хэсэг рүү явж очоод 126 дээрх бүх хэргийг надад өгөөрэй гэж хэлээд гараад явчлаа. Жинхэнэ хэцүү хэрэгүүдийг амлаад авчих шиг боллоо шүү. Хүргэн дүүгээ чангалах нэ. Эргэж ирээд цагдаагийн хөрөм өмсөд бос явцгаая гэд гарлаа. Ингээд хамтдаа явцгаалаа. Бэн тэнд Омарыг барьцгаах юм уу? Чиний мэдэх хэрэг бишээ. Омар гэж хин юм бэ? Хэндэж харагдаж байгаагүй. Тэр байтугай өөрийнх нь хүмүүс хүртэл харж байгаагүй эвгүй гар байдгийг. Ингээд ярьж байтал эхний дуудлага нь тэдэнд ирлээ. Дуудсан газар нь яваад очтол хитэн гэнг гарууд байж байна. Джеймс за гарч очоод өөрийгөө харуул. Ингээд Бэнийг явуулчлаа. Бэн очоод өглөөний минт ноёдоо сайхан мотоцикл байна. Гэтэл цаанаас нь Харли гэж. За тэгэхээр та нар одоо явцгаа. Ингэсэн чи нэг нь гутлан дээр нь нулимчлаа. Та нар ёстой андуурлаа да. Чи даваа авчираад цэвэрл 80-тоо. Наад хүн чи миний эхнэр. Тийм үү. Би 80-т л гэж харсан.
Очлаарай. Гэхдээ би та нарыг бүгдийг чинь шорон руу явуулаад өгч чадна шүү. Гэтэл цаанаас нь нэмэлт хүч нь хүрээд ирлээ. Тэр үед харин Джеймс машинда Омарын талаар бусадтайгаа яриад байна. Давхар ажиллаа хийгээд яваад байгаа бололтой. Хальт харсан чи Бен тэнд баларцсан байж байна. Би та нарт хэрэг тохож чадна шүү Намайг тавьж. Джеймс харин хурж ирээд түүнийг авлаа. Аваад дараагийн талбар руу яваад очино. Джеймс Бенийг машинда үлдгээд нөгөөх нь үлдсэнгүй цуг явъя гэж байна. Джеймс нэг хүүр үзаагаад очоод ахыхын талаар асуугаад тэр Омартай холбоотой гэд явууллаа. Бен тэнд дараагийн удаа надад жинхэнэ ажил өгөөрэй гэснээр яваад өглөө. Тэгээд сакс тоглож байгаа хүүгүүд рүү очиод Джеймсийн заасан хүүтэй ярьлаа. Хөөе, хэрвээ чи надад мэдээлэл өгвөл би чамайг Focus сургалтын төвийн 2026 оны жилийн нэмэлт хөтөлбөртөө мэрэгжлийн Филиппин багштай англи хэлний сургалтанд явуулж өгье. Чамайг харахад чи 13-аас 17 та юм шиг байна. Сурагчдад зориулсан англи хэлний хөтөлбөр нэмээд зөндөө олон нэмэлт хөтөлбөртэй. Чамд зөв арга барил зааж өгөөд чам шиг хүүхдийн ирээдүг гэрэлтүүлэл өгнө. Би чинь Америк хүүхэд. Би угаасаа төрөлхийн англи хэлтэй. Мэдэж байна. Би зүгээр л Focus сургалтын төвийг рекламдж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг description-ээс аваарай. Тэр орон Джеймс өөр хөрүү чиглээд явж байна. Нөгөө хүү харснаа шууд зүхтаад өглөө. Джеймс харин бөмбөг шидэд унгачлаа. Шууд барьж аваад Омарын талаар мэдэж байгаа үсттэй. Мэдхгүй гэсэ хөлн дээр нь маа. Тэгээд далаатал. За би хэлье гэд мэдээллээ сонсчлоо. Тэгсэн Омар удахгүй нэг юм усан онгоцсон дээр хийх гэж байгаа гэж байна. Энэ хооронд Бен нөгөө хүүтэй хэрүүлээгээд сүулдэ бүр боогод авлаа. Focus сурахгүй гэсэн юм байна л та. Нөгөө хүн тэгсэн. Намайг тавь. Хүүхдээ үжирхийлэл туслаарай. Ингээд эргэн тойрныхон хүмүүсийн анхаарлыг татчихлаа. Бен тэнд бантад. "Зя, юу айцхандаа залуусаа. Энэ манай дүү байгаамаа" гэж зүгтчлаа. Шууд машин дээр хурж ирсэн. "Хурлаарай. Эндээс хөдөл" гэд явлаа. "Чи юу болсон бэ?" "Ер нь надад буу хэрэгтэй юм шиг байна. Чи өмнө нь буу барьж үзсэн юм уу?" "Би Xbox дээр төрөл бүрийн буу барьдаг. Түүнээс нэг ялгаагүй шүү дээ. Тоглоом бол тоглоом. Жинхэнэ буу бол өөр байдаг юм." Бен тэнд. "Юу гэнэ? Миний ертөнцид чи хинч биш шүү. Чи тэнд өөрийгөө ямар сул дорой вэ гэдгийг мэдрэх болно" гэд чаддаг ганц юмараа өнгөрлөө. Джеймс харин "Тэгвэл би чамд жинхэнэ ертөнц ямар байдгийг харуулъя" гэд аваад явлаа. Тэгээд манай хоёр бууны дэлгүүрт хүрээд ирнэ. Джеймс тэнд. "Юу вэ да? Энэ Шинковыг сургаадах гэд буу сонгууллаа. Манай хүн тэгсэн баг өргөж дийлэхэргүй том буу сонгоцсон байх шүү. Джеймс бууг нь сольж өгдөг. Тэгээд бэлтгэлийн талбад очиод "За, бууд. Бен бууга бариад." "Бөөдөл" бодит нөхцөлд ингэж хэлнэ үсттэй. Гиснэ. "Өнөөрэ. Яаж хэлдэг вүлээ?" Джеймс. "Бүү хөдөл" гэд заагаад өглөө. Манай хүн 3 буудсан байдаггүй шүү. Гараа солиод дахиад буудсан дахиад байдаггүй. Джеймс рүү эргэж харснаа. "Би хурууга хавччихлаа. Онилгоо нь тохируулаагүй биш үү?" Гэсэн чинь Джеймс аваад Маа тохиргон зүгээр л байна. Бен тэнд бууга солиод үзье гэд солиод буудтал хөөрхий. За ингээд Джеймсийг жаахан сургаад өглөө. Манай хоёр машин даваах үе Джеймс Омар удахгүй 8 хийх гэж байна. С ิจ гтэй хүмүүсийн талаар мэдээлэл олоод байж бай. Дараагийн дуудлага ирлээ. Тэгсэн Бен "Би ойлголоо" гэд хариулчих тийх үү гэд гуйлаа. Холбоогоо аваад "Ойлголоо. Давтаа хэлнэ үү?" "Ойлголоо" гэсэн чи болдоггүй. Джеймс аваад "Ойлголоо" гэд салгачлаа. Тэгээд нэг дэлгүүр дээртэл цагаан залуу тэнд боснуулж өгч байна. Джеймс дахиад л галзуу Коди. Чи эндээ байж бай. "Үгүй би очиж ярилцсан" гэд очтол төсөөснөр нь болсонгүй. Бен тэнд. "Намайг ястатаарай." За ингээд Бен түүнийг барихаар болоод гав бариад очлоо. Тэгсэн чинь Коди өөдөөс нь юм шидэд унгаачлаа. Нөгөө Кодийн хувцас тайлангуудаа биен дээрээ зүгийн баласгаад галзуурч байна. Бен тэнд. "Би одоо яах юм бэ?" "Наатаа дуугүй баривчил" гэж байна. Очоод нэг гарт нь гав зүгээд баривчлах гэдэл. Коди эргэж хараад барьж аваад юм мөргүүлчлээ. Тэгээд Бенээр наадж өгнө. Зүгийн баласгсан биен дээрээ нүрийн наагаад барьж авч боогод хэвтлээ. Тэр үед харин Джеймс ирээд түүнийг аварна. Бен шантарлаа сүн царилаад яваад өгнө. Джеймс харин жаахан жуумалзаастай. Манай хоёр цагдаагийн газар буцаад ирлээ. Джеймс. "За, зүгээр үз залуу минь. Би орчууд гараад ирээ. Тэгээд чамайг гэрт чинь хүргэж өгье." Яг тэр үед нь Анжела Бентэй ярилцаж байна. Бен харин өдөржин болсон зүйлээ ярьж өгдөг. Сэтгэлээр унсан бололтой. Галзуу Кодигийн талаар яртал Анжела таньж байдаг шүү. Тэгсэн галзуу Кодийн Джеймсийн найз байсан юм байна. Бен тэнд. "Чи тэгвэл 126 гэж юу вэ гэдгийг мэдхүү?" гэсэн чинь 126 чинь цагдаа нар хүнээр тоглохтой ашигладаг нэр шил шүү дээ. Мань хүнээр өдөржингөө тоглосон болж таарлаа шүү. Бен бүгдийг ойлгоод уурлаад цагдаагийн газар руу яваад орлоо. Тэгсэн чинь Джеймс, галзуу Коди хамтрагч нар бүгдээрээ зогссон Бенийг шоолоод байж байна. Джеймс тэнд. "Одоо 126-г хай. Тэр цагдаагийн актемд орохгүй баха." Ингэснэ Джеймс юу ч болоогүй юм шиг буцаж ирээд. "За явцгаая." Ингээд л нэг дуудлага орж ирж байна. Джеймс тэнд. 126-г цуцал ингээд хариу өгтөл. Бен булааж аваад "Бид нар очноо" гэд хэлчлээ. Мань хүн нэг юм бодсон бололтой. Ирсэн дуудлагын дагуу яваад очтол нэг клуб байж байна. Тэнд харин 2 буутай этгээд байж байна гэд дуудлага өгсөн юм байна. Джеймс Бенд. "Чи буцаж очоод 911 рүү залгаад тусламж дууд." Нөгөөх нь тэгсэн чинь тоосонгүй шууд яваад орчлоо. С ิจ гтэй хоёр нөхөр цагдаагийн хувцсыг харснаа шууд буу гаргаад хүн барьцаалчлаа. "Яваад нэмэлт хүч дууд." Бен харин өдөржин хуурдсан хураа нөгөө хоёр руу гаргаж өглөө. Энийг
жүжиг гэж бодоод байгаа шүү дээ. За яах вэ? Нэг эсрэг нэг үзэх үү? Би бол галзуу. Тэгээд буудаачтай. Хөөе бууд гэд тэнд дэвж өгч байна. Джеймс одоо болно залуу гэсэн чи Бен эргэж хараад. Яг л 126 шүү. Ингэж байна. Бен үнийг одоо болтол жүжиг гэж бодоод байна. Тэгсэн жинхэнэ дуудлага болж таарлаа шүү. Нэг нь буудах үе Джеймс ширээж игээд унгаачлаа. Бен харин жинхэнэ гэдгийг ойлгонгуудаа шууд орилоод гэвтээд өгнө. Хэрэг явдал дууссаны дараа гараад ирэхэд цагдаагийн дарга ирчихсэн эр үний шил ууж байна. Цагдаагийн дарга Джеймст зөвшөөрөлгүй гал нээж хэрэг тарьсан. Нэмээд бас Омарыг нууцаар мөрдөж байгааг чинь би мэдсэн. Ингэж бай шүү. Джеймс эргэд машин дээр эртэл энэ удаа буудалцсан биш харин муудалцсан ихэллээ. Бен тэнд чи хинд ч итгэдэггүй. Ийм болохоор чи өдийг хүртэл хамтрагчгүй байгаа юм. Чи миний дүүг хамгаалж чадахгүй. Чи өөрийгөө ч нэг өдөр аятайхан аваад явчих чадахгүй байгаа үсттэй. Чам шиг юм цагдаа болвол цагдаагийн гудам шиг болно. Суу явъя. Үгүй би суухгүй. Тэгвэл алхаад яв. Тэги алхаад явчих гэснэ. Байц. Би хаана байгаагаа мэдэхгүй юм байна. Гэт суух гэтэл хойно суу. Гэт хойно суулгаад хөдөллөө. Тэр үед Бенний нэг хамтрагчин залгаад бөмбөгөнд оногддог хүү хурж ирээд хэрэгэ илчилсэн гэд хэлж байна. Тэрийг сонссон Бен. За. Наадах чинь шал худлаа. Шоронгоос оргоод оччихсан хэрэггүй. Чи юу яриад байгаа юм? Нөгөө саксны талбай дээр байсан хүү. Миний ах эргэж ирэх юм бол чамайг аландаа гэд байсан шүү дээ. Гэсэн чи тэр ах нь Омарын жолооч байсан юм байна. Джеймс нэг юм ойлгох бололтой. Бен тэнд. Би чамд хэргийн зангилаа гаргаж өгсөн. Би цуг явна шүү. Үгүй шүү. Ингээд гэрлүү хөргөж өгөх гэтэл. Хэрвээ намайг үлдээх юм бол би даргаж чи хэлье шүү. Гэд сүрдүүлээд цуг явахар боллоо. Тэгээд манай хоёр ахыг нь хайж очихоор явдаг. Бен тэнд нэг газрын хонхыг дараа зогсож байна. Камерлун цагаа харуултал хаалгаа нээжлээ. Тэгсэн араас нь Джеймс ширүүх алгаад ороод ирлээ. Шууд орж ирээд толгойг нь барьж аваад лангуун дээр мөргүүлээд цаашаа явлаа. Бен тэнд. Би биш байсанд баярл. Хөгшөөн чи шилийн хагалцсан байж штэ. Өөрөөрөө ортол нэг том биетэй залуу зүгтэх гэж оролдоно. Джеймс барьж аваад чи чинь эргүү юм уу? Баригдсан газараа дахиад нуугдаж байдаг. Сонгодог тактик хөгшөө. Джеймс бууга гаргаж ирээд Сэрбүүд хаан наймаага хийхийг хэл. Үгүй бол биендээ нүхтэй шорон руу явах нь те. Гэсэн нөгөөх нь хилдэггүй. Иймэрхүү юмнаас айхаа болчихсон бололтой шүү. Бен тэнд. Хөгшөөн энэ залуу бууга гаргасан бол чи хурдхан хэлэх хэрэгтэй. Нөгөөх нь тэнд. Там руугаа тонил. Тэгсэн Бен бууга гаргаж ирээд чи хэлэхгүй мө? Би тоглоогүй шүү. Чи намайг галзууруулмаар байна уу? Галзуун ямар байдгийг мэдхүү. Ингээд сүрдүүлж байснаа гохоо дараад буудчихлаа. Джеймс гайхаад харсан чинь уучлаарай гэснэ. Би галзуу шүү. Чи хэлэхгүй бол би дахиад галзуурлаа шүү. Ингэсэн чи нөгөөх нь айгаад хэлчихлээ. Бен тэнд. Надаас айж яваарай гэд явлаа. Манай хоёр тэндээс гараад нөгөө уулзалт болох газар руу явдаг. Джеймс хамтрагч руугаа заалгаад уулзалтын талаар хэлээд тэнд уулзахар болдог. Бен руу буугаа өг. Ингээд бууг нь хураагаад авчлаа. Гэхдээ чи сонирхолтой байцаас шүү. Гэт хальт магтлаа. Ингээд нөгөө газараа ирлээ. Бен тэнд. Би цуг орё. Чи эндээ үлд. Өөрийгөө буудахаасаа өмнө. Хой. Би чамд энэ хэргийн сэжгийг гаргаж өгөө үсттэй. Эн чин тоглоом биш. Хэрвээ хилээд үлдэхгүй бол би гавлчихна шүү. За. Үлдээ. Гэд үлдлээ. Джеймс цаашаа яваад ортол хамтрагч нар нь ирчихсэн хүлээж байна. Нөгөө хоёр нь Бен хачаав. Шантрахаар нь гэрт нь үлдээчлээ. Ингээд бас Бенийгээ илчилсэнгүй. Нэмэлт хүч нь ирэх болоогүй. Гэхдээ дотор 8 эхлэх гээд байна гэд гуруулаа яваад орохор боллоо. Бен харин машин дотор дуу сонсонгоо найз бүсгүйтэйгээ мессеж бичээд сууж байна. Тэр хооронд Джеймс хамтрагч нартаа эхлээд хэдүүлээ. Ингээд хэлэх гэтэл толгойд нь буу тулгачлаа. Хоёр хамтрагч нь урагч байжээ. Манай Бен харин машиндаа сууж тэсэлгүй сэмхэ харахаар яваад очлоо. Тэгсэн чинь Джеймсийг сандал дээр суулгачсан хүлж байдаг шүү. Джеймс тэнд. Би яагаад бодсонгүй вэ? Муу хөгийн новшнууд бидэнд сайн дүүлсэн шүү. Бид хоёр өнөөдөртөө л худалдагдж байгаа юм. Мөнгөтэйч боллоо. Омарын царайг чарна. Тэгээд дараа нь барьчихна. Данч чи чадахгүй нэ. Үнийг нь харин Бен нууцаар харж байдаг. Сэр бүдэн хүрээд ирлээ. 8 эхэллээ. Омарын тал нь бууга хараад нөгөө тал нь мөнгө харж байна. Харин Джеймсийн нэг хамтрагч хажууд нь очиод чи одоо харж байна уу? Бид нартай спорт ч үздэггүй. Хоол ч идэггүй. Чиний талд хинч байхгүй. Чи өөрийгөө эмчд үзүүлэх хэрэгтэй хөгшөө. Нэрэ. Өхн гэдгийг чи мартчихэж. Ингээд тавлж байна. Тэгсэн гаднаас. Хой, наадуул чин минийх. Гэж орилоод нэг хүн ороод ирлээ. Тэнд байсан бүх хүмүүс эргээд хартал манай Бен зогсож байдаг шүү. Лаг шил зүгээд сав хөмсчихжээ. Чи хэм бэ? Би хэм бэ гэж юу? Би хэм бэ гэж юу? Би Омар байна. Би гинти бэлэг барих дуртай. Та нарт Омарыг харах боломж олдлоо. Баярлцгаа. Ингээд шилээ авснаа. Миний ертөнцид тав тамирал. Ингээд тэрүүгээр өөрийгөө Омар гэж итгүүлэх гээд салбган жөглөө. Сэр бүд рүү. Юу байна да андуудаа. Гэснэ нэг залуур очиод. Чи надад үн зүтгэж байгаа шүү. Надад буу өгөх. Юу? Би шивнэд байна уу? Омар өөрт нь буу өгөх гэлээ. Ингээд буу авлаа. Тэгсэн цаанаас нэг залуу. Би Омарыг 190 см гэж сонссон. Гэсэн чи эргэж харснаа шууд хөл рүү будчихлаа. Бас л айхтар жүжиж бай шүү. Хүмүүс итгэвчлээ. Нөгөө Сэрб гар 8-ага хий гэтэл Бен эргэж хараад буугаа сэгсрээд нэг юм яриад байна. Нөгөөдөл нь харин бууг нь дагаад байгаастай. Тэгснэ. За одоо манай тагнуулч нарыг яриулъя. Ингээд алгаа ташлаа. Ой, би алгаа ташаад байгаа юм биш үү? Гэт бүгдийг нь ташуулна. Энэ нөхрийг авчирсанд баярлалаа.
Ингээд Джеймсийн зүг хартал. Джеймс чи юугаа хийгээд байгаа юм бэ? Гэхдээ шууд цохиод авлаа. Би чамайг ална да. Хинч чиний тал биш. Чи яаж намайг алах юм? Боодох уу? Хөтөмсөр тасар татах уу? Ингэсэн чи цаанаас нь мэлсүгж байна шүү. Очсноо хөгшин уучлаарай. Жаахан дүүрчихье гэж байснаа. За би ер нь түүнийг сулж жагаад гадаа гарч байгаад алчихъя. Ингээд гяз гарах гэж үздэг. Бен тэнд хамгийн гол нь хүндлэл. Ингэсэн юм яриад байж байтал цаанаас нь бас ушаавалт. Ингээд нэг хүн ороод ирлээ. Хүрээд ирэхт нь Бен хараад чи хин гэж новшин вэ? Ингэсэн чинь би Омар байна гэд хариуллаа. Жинхэнэ Омар өөрөө хүрээд ирчихжээ. Манай Бен харин бантаад эхэллээ. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ юу болоод байгаа юм бэ гэд буудах гэж байна. Омар чиний юм байх чинь надад хамаагүй. Гэхдээ гол нь яагаад энэ тэнгүүд чамд итгээд байгааг л гайхаж байна. Намайг Омар гэдгийг эднэр мэдэж байгаа. Ингээд нөгөө буудсан залуу руугаа заалаа. Тэгсэн Омар чи түүний хөл рүү буудаа юу? Жинхэнэ Омар бол яана гэж. Жинхэнэ Омар бол алдаг юм. Ингэснэ шууд буудчихлаа. Джеймс тэнд чи Омар юм уу? Ингээд л Омар чи биш. Би чамайг мөрдөж байсан юм. Чи надаас хахуул аваад миний дор ажил гэж санал тавилаа. Джеймс тэнд үгүй гэж байна. Манай Джеймс ч зарчимчил та. Омар тэнд тэгвэл чамайг цаазаар авах ялар шийтгэе. Гэтэл Джеймс тэнд та нарын авах гэж байгаа наад зэвсэгч хуурамч. Ингээд Омарын анхаарлыг өөр тийш нь хандуулчлаа. Тэгснэ хажуудаа байсан залууг тоохоод зугтлаа. Зугтах гэж оролдох үед нь Омар буудаад серб талын хүнийг буудснаас болоод буудалцаа эхэллээ. Манай хоёр хайрцагны ард нуугдаад байж байтал нэг хүн унаад ороод ирнэ. Газ бууг навлаа. Бенч бас нэг буу олоод авлаа. Тэгснэ 1 2-ын 3 гэж шүршиж гарлаа. Сумгүй болчлоо. Тэгсэн Бен тоглоом дээр сум түүж болдгийг. Ингээд мөлхөд газраас сум хайгаад байна. Джеймс тэнд эн чин тоглоом биш шүү дээ. Гэтэл Бен олчлоо гэд сум аваад ирлээ. Джеймсийг нэг хүн буудах гэтэл Бен татаад аварчлаа. Бен би чиний амийг аварчлаа шүү дээ гэд хэлж дуусаагүй байтал Джеймс зүрүүлээд амийг аварчлаа. Манай хоёр зугтаж байгаа дахиад өөр хайрцагны ард ордог. Тэгээд зогсож байтал гранат хүрээд ирлээ. Бен харин нөгөө гранатыг нь авчлаа. Үхэх чин дутаа юу? 5 секунд асуудалгүй. Ингэснэ бууцаагаад шидчихлээ. Тоглоомын мэдлэг нь хэрэг болж байна шүү. Дахиад гранат ороод ирлээ. Буцаач шидэд Бен цүнхтэй мөнгө харангуутаа шууд очоод авчлаа. Тэгсэн харин гранатнаас нь болоод агуулгад дэлбэрэлт болоод явчлаа. Манай хоёр гарч ирээд ингээд л болоо гэж юу? Илүү том дэлбэрэлт болно гэж бодсон юм. Гэтэл дахиад дэлб. Яг сайхан явах гэтэл машин дээр нь төмөр зоогдоод дэлбэрчлээ. Манай хоёр машингүй боллоо. Явган явж байтал Бен тэнд миний аимс норчсон юм шиг байна. Ингээд хартал хөлөндөө буудуулчихж. Бен тэнд чи их адреналин ялгаруулсан болохоор өвчнөө мэдрэг юм шиг байна. Би буудуулчихж. Би одоо үхэх нь. Джеймс дарга руугаа залгаад нөгөө хоёр урвсан байна гэтэл дарган тэндээс юу чамайг урвсан гэв үсттэй. Асуудлыг томорхоос өмнө хүрээд ир. Ингэж байна шүү. Джеймс байдал бичсэнийг мэдээд өөрөө уучраа болохоор шийдлээ. Тэгээд манай хоёр гялс имлэг дээр очоод Бений хөлийг үзүүллээ. Бен тэнд миний карас өрөөч Джеймс Анжела руу залгаад намайг түүнд хайртай байсан гэдгийг минь хэлээрэ гэд утсаа өглөө. Тэгснэ энэ би өөхөх үү? Джеймс түүнд олсон мөнгнөөс өөхөх юм уу? Дуугүй гэд яваад өглөө. Энэ оронд Анжела гэртээ Xbox тоглоод сууж байна. Тэгсэн хаалга тогшиж байна шүү. Яваад очтол нөгөө уруугч цаг дандар байна. Чухал юм ярих гэсэн юм аа. Ингээд хаалгыг онгоолгуулад яваад орлоо. Тэгсэн цаанаас нь Омар ороод ирж байна шүү. Анжела харин чихвчээ тайлаа тавихтаа микрофон хаахаа мартчихж. Цуг тоглож байгаа хүмүүс нь яриаг нь сонсчлоо. Бений имчилгээ дуусчээ. Джеймс тэнд сонс би чиний талаар буруу бодож байжээ. Миний дүү зөв хүнтэйгээ хамт байгаа юм байна. Ингэж байна шүү. Джеймс Анжела хоёр өнчөрж үлдээд хэцүү амьдралыг туулсан юм байна. Тэгээд Джеймс хүнд идэхээ болцсон бололтой. Тэрнээс болоод Джеймс маань хүнд идэхээ болчихсон байсан юм байна. Эцэст нь харин нэг юм Бенийг хүлийн зөвшөөрлөө. Харин тэр үед нь Бений утас дуурч байна. Цуг тоглодог залуун чихвчээр сонссон зүйлээ хэлж байна. Анжела аюулд орчихжээ. Джеймс шууд явхаар бослоо. Бен яаж зүгээр байх вэ? Дагаад явлаа. Машинд явж байхад нь Омар түнд рүү залгаж байна. Джеймс тэнд хэрвээ дүүд минь хүрх юм бол хар арьсыг чинь өвчөд өгнө шүү. Мөнгийг маань хурдан аваад ир гэж салгалаа. Удалгүй нөгөөдөл нь байж байтал Джеймс нууцаар ороод ирчиж нэг нь ямар тач аргалчлаа. Нөгөө хоёр цэжиг аваад ойр хаваа ажиж байна. Омар цонхны харалдаа зогсож байгаад хөдөлтөл Бен гаднаас үсрээд ороод ирнэ. Бен навш гэж зөрчлөө. Дахиад аль чи юу? Би юу ч мэдрэхгүй байна. Ой Джеймс гэх үед харин Джеймс орж ирээд хамтрагчин Джеймстэй барьцалдаж явна. Бен харин тэнд эвгүй нөхцөлд орчжээ. Омар уурлаад Бенийг зодох гэж оролдоно. Тэгээд хоёр талд зодтолдож гарлаа. Омарч манай хүнийг шидэж өгнө шүү дээ. Джеймс харин өөрийнхөө хүнийг бодоо олголоо. Тэгсэн нөгөөх нь унангуудаа би өстө том алдаа гаргаж гэж худлаа ярьж байгаад бодчихлаа. Омар харин Бенийг дахиад газар шидчихлээ. Анжела тэндээс босч ирээд хайруулын тавгаар урууг цагдааг цогоод унгачна. Омар Анжелаг барьцаалаад авчлаа. Джеймс араас нь очтол. Омар бууга хаяад намайг түүнтэй явуул гэж шаарддаг. Тэр оронд Бен машин донд гитээд байж байна. Джеймс тэр хоёр нэг нэгэндээ тохилцлоо. Ямар нэг юм хийх гэж байгаа бололтой. Джеймс Омарын анхаарлыг сарниулаад за ойлголоо. Тайвшир.
гэд буугаад оошлуулна. Омор яг Джеймсийг буудах гэж байтал Бен машин дээгүүр дамжиж ороод Оморыг жигээд унгачдаг. Босч ирэхээс өмнө Джеймс буудаад унгаачлаа. Ингээд Оморыг барьлаа. Цагдаагийн дарга чүрээд ирлээ. Дарга Джеймсээс одоо хэрэгтнээ барьчихсан юм чинь ажиллаа болох уу гэд асууж байна. Тэгснэ нөгөө хоёр урагчийг хараад би угаасаа энэ хоёр дургүй байсан гэд өөрийнхөө алдааг заслаа. Джеймс Омор дээр очиод ой залуу минь би чиний саналыг хизээч хүлээж авахгүй байсан гэд явууллаа. Ингээд нөгөө гурван маань зогсож байтал Анжела за тэгээ таалагдсан уу гэд Джеймсээс Бенийн талаар асууж байна. Джеймс гоо яах вэ? Наад үн чин золтой л өөрийгөө алжчихаагүй гэд цаашаа явлаа. Би хойноос нь аль вэ залуу минь би чамайг тэрвэрээ л дээ гэд хойноос нь явлаа. Киноны маань үйл явдал усан онгоцон дээрх парти дээрээс эхэлдэг. Зохион байгуулагч нь энэ залуу бололтой дотогш орлоо. Тэнд нь харин нэг хакер сууж байна. Одооноос бүгдээрээ түүнийг хакер гэд дуудчих. Гар утасны кодыг тайлж өгдөг. Одоо ярахчны лого ТV-г аматад надад зүгээр холбоог аюулгүй болгоод өгч. Болсон. Зив амтэн шүү. Яриаг нь сонсдог хэрэгэ. Ингээд хакер хулгаагаар яриаг нь сонсдог. Харин нөгөө залуу маань нэг хүн рүү залгаад ярьж байна. Надаас хахуул авсан бол тохиролцох ёстой биз дээ. Би чамаас хахуул аваагүй. Чи хэлсэн амдаа хүрэх ёстой. Гэх үе тэнд нэг хүн буудулгаа зогсож байна. Оо, манай хүн ан чи ирчихээ юу? Байц гэд хэлчих. Чамайг байц гэж байна. Утсаа чанга яригч дээр нь тавьчих. Гэснэ. Наатаал. Гэж шууд буудаад алчлаа. За энэ бол ойлгомжтой манай киноны эсрэг дүр. Нөгөө тал дээр Атланта хотод лаг машинуудын цугларалт болж байна. Тэнд манай Джеймс ирж байна. Бидний бай тэнд байна. Хар тамхины 8 ачид байгаа юм. Бэлнэ хамтрагчаа. Үргэлж билээ. За, айлгүй эхэлцгээе. Микрофоноор Бентэнд. Би чамайг үргэлж хамгаалнаа. Надгүйгээр чи хизүүдэн шүү дээ. Ама тата. Манай Бен цагдаагийн актеман төгсөөд туслах цагдаа болчихсон байна. Манай хий жүжиг тоглож хар тамхины 8 ачдыг барих гэж байгаа юм байна. Хоёр цагдаа маань шууд 8 ачид руу яваад очлоо. Барага авчирсан уу? Мөнгөө үзүүлчих. Тэгэхээр энийг хийх хоёр арга зам байна. Минийхээр хийх үү? Эсвэл хүн дээр хийх үү? Минийхээр хийн гэдг нь адилхан л хүн дээр хийнэ гэсэн үг. Тэгэхээр аль аль нь хүн дээр хийх болж байна гэсэн үг. Ингэсэн чи өөдөөс нь шууд тулгаж байна. Нөгөө талд Бен. Би очлоо миний найз. Нэмэлт хүчтүүд. Джеймс тэнд ажиллаа явуулж байтал цаанаас нь Бен хүрээд ирлээ. Машинаасаа буух гэж буу юм болно. Тэгснэ. Би саад болоогүй эц. Яаж байгаа юм бэ? Би энийг алчих уу? Бен түүн рүү очиж гар хөлөө янз бүр болгож байгаад цагдаагийн тэмдгээ унгаачлаа. Байдал бишлээ. За ингээд буудалцаа эхэллээ. Нөгөө 8 чин машин унаа зүхтдэг. Мэдээж Бен хөөгөөд гүйлээ. Харин Джеймс хөөж гүцээд машинаас нь зүгтчлээ. 8 чин харин зүхтэж байгаад байшингаас үсрээд баригчдаг. Джеймс бариад авлаа. Энд л учир байжээ. Ингээд ингэрдэх флашыг нь Джеймс Бен хоёр цагдаагийн газар очиод флашн дотор юу байгааг хардаг. Хакер цагдаа тэнд. Энэ үнэхээр сайн хамгаалтай юм байна. Хамгаалсан хакер нь их өнгөрөө юм байна. Гарынхаа үсгийг орхичихсан байна. Нэрээр нь хайгаад үзтэл киноны ихэнд гарсан хакер байж байдаг. Энэ харвас Джеки Чаны хамаатан байна. Ямар инээдтэй юм бэ? Өөрийгөө ярахчин гэж хочилдог юм байна. Ингээд цаашаа яваад дарагтайгаа уулздаг. Чи хотын хар тамхины хааныг барих ёстой байсан. Тэгсэн хотын сангаас зээлсэн мөнгө алдаад хэрэг чинь бүтэлгүйтэд нэмээд хамтрагчаа алдах шахлаа. Надад 2 хоног өгч. Майамид нэг хакер байгаа. Тэрнийг очиод бариадах. Надад зөвшөөрөл өгөөч. За, бага бүрдүүлээд яв. Гэх үед Бентэнд. Ингээд хоолоогоо засаад байна. Нэр би завтай байгаа шүү. Хэрвээ хамтрагч хэрэгтэй бол шүү дээ. Чи мөрдөгч биш. Ердөө туслах. Би бол хагас цагдаа. Хагас муурал гэсэн үг. Нэг зуур бол тавихгүй. Цагдаагийн дарга Джеймс рүү хараад тэрийг аваад яв. Бүтэлгүйтэй шууд хална гэж мэд. Үгүй, би ганцаараа явна. Ингээд хідэн тийшээ салаад явчлаа. Бен Джеймсийн хойноос очиод хөгшөө. Чи намайг аваад явчихал та. Чамайг авч явах юм бол би бүтэлгүйт нь битгий хүний алдаан дээр дөрвөлөөд бай. 7 хоногийн дараа хоримчин болно. Эндээ үлдээд хурминда бэлт. Би хин гэдгээ харуулмаар байна шүү дээ. Ингээд Джеймс түүнийг хаяад явчлаа. Хэсэг хугацааны дараа муу тэний Джеймс гэсээр уура тоглоомд гаргаад сууж байдаг. Тэгсэн бас тоглоомн дээр ялагчлаа. Цаана нарийн найз бүсгүйх нь энийг чимээ сонсогдоод байна. Яваад очсон чинь нэг найзтайгаа хурмынхаа талаар ярьж байна. Кори, би ирснийг чинь мэдсэнгүү. Чамайг ажилтаа болохоор чинь хэлсэнгүү. Гэж хэлээд яг явах гэж байтал. Миний найз залуу Атлантагийн хамгийн шилдэг удуул цэцгийг зарддаг. Ингээд үе цаана хэрэггүй гэд толгоос ихсрээд байна. Нөгөө хоёр нь тоодоггүй үргэлжлүүлээд яриад байна. Би хажуунаас нь эн чинь миний хурим. Яаж хийхийг би өөрөө мэднэ. Өршөөгөөрэ намайг хэн болохыг мэдхүү. Би бол хурмын мэрэгжилтэн. Наадах чинь баталгаагүй мэдээлэл. Бэн ширээн дээр гараад зогслоо. Би бол цагтаа. Бас би чамайг хөлсөлсөн. Чи намайг хүндлэх хэрэгтэй. Ойлгож байна уу? Тэгсэн чинь Кори араас нь дээшээ гараад ирлээ. Мөчөөгөө өгдөггүй. Сонс. Чи одоохон доош буугаад чиний эхнэрийн мөрөөдлийн хурмыг хийхэд битгий саад бол. Би харин ч дээшээ гарна. Ингээд дээшээ гарсан чи хөөрхий. Энэ үед нь Кори. Тэгэхээр миний хэр болсон уу? Эндээс зайл Кори. Орой болох үе Джеймсийн утсан дуурч байна. Анжела залгажээ. Та бидэнд хурмын бэлэг авсан уу? Ямар бэлэг авмаар байна? Та Бэнийг аваад яваач. Тэр сэтгэлээр бүр унчихсан байна. Чадахгүй би авч явахгүй. Ингээд шууд салгачлаа. Тэр мөг авч яваад би яах вэ? Тэр өөрийгөө батлна гин шүү. Ямар тэнэг амтан гэдгээл харуулна биз. Ингээснээ нэг мэрэгэн санаа олов болол та. Тэгээд өглөө шууд Бэн дээр хүрээд ирлээ. Чи юу өмсчөө вэ? Чи асуухаасаа ичгүй байна уу? Эн чин кимоно. Чи наадхаа Майами руу өмсөж явахгүй байгаа үсттэй. Бэнийг авч явахаар шийдчихжээ.
болжээ. Мэдээж яалаа гэж энийг байц. Бид Майами явах юм уу? 5 минутын дотор хувцас солихгүй бол хаяад явна шүү. Тэгсэн Бен Анжела дээр явж очиод зөвшөөрөл авах гэж байна. Хайрт минь, би яаралтай явах хэрэгтэй болчлоо. Би ууг нь дургуул байна л да. Гэхдээ ахад чинь би хэрэгтэй. Харж байна уу? Тэр наадгүй бол хизүүдэн. За хурдхан шиг яваад ирээ хайрт минь. Ирээд намайг ихнэрээ болгоорой. Тэгэлгүй яах вэ? Хоёулаа муу журтлаа хамт амьдрнаа. За. Анжела ах дээр очиод яагаад зөвшөөрөв? Яах вэ? Цагтаа бол чадахгүй гэдгийг ойлгуулах гээд. Насан туршдаа боломж олдоогүй гэж гомдол сонсомооргүй байна. Чадах чинь билүү? Хэн мэдлээ? Тэр чадахгүй. Би чиний эрх хүүхдийг сайн харна. Тэр эрх биш. Яг энэ үед манай хараалах. Хайрт минь, миний дотооров цаана байна. Хөөрхий. За ингээд Джеймс толгоогоос ихсрээд гараад явлаа. Манай хоёр Майамид ирж байна. Шууд хотын цагдаагийн элс рүү очлоо. Манай Бен харин яг аяллаар явж байгаа юм шиг л гангалтсан байна. Цагдаагийн газар руу явж ороод эндээ үлд. Би дарагтай нь уулзаадах. Ингээд цагдаагийн дарагтай уулзлаа. Би таны мэдлийн газарт байдаг хүнээс байцаалд авах гэсэн. Ингээд яриад байж байтал тэрүүгээр бөөн шүүган болоод байна. Очоод харсан чинь нөгөө мафийн босс байна. Цагдаагийн газарт мөнгө хандивж байгаа юм байна. Бен харин тэнд нэг компьютер дээр суугаад мэдээлэл хайж байна. Тэгсэн энэ эмэгтэй хүрээд ирнэ. Чи юугаа хийж байгаа юм? Яй, болооч. Джеймс, надад туслаач. Надад тусал. Гэхгүй Джеймс ирээд хөөрхөн цагдаатай ярилцж байна. Ширүүн бүсгүй байна. Одооноос бүгдээрээ түүнийг ширүүн цагдаа гэж нэрлэе. Ширүүн цагдаа Бентэй танилцах гэтэл нөгөөт нь гомдчихжээ. Би гарыг чинь барихгүй гэд цогчлоо. Яг манай Бенийг нухах гэтэл. За явцгаая. Би айгүй бол наадахыг чинь зодчих юм шиг байна. Гэд гараад явлаа. Манай хоёр замдаа. Чи нэрэн бид хоёрын хормонд хинтээ хамт ирэх гэж байна. Нэг Минаж эсвэл Пати Лабелтэй л очиндоо. Чи дандаа сэдвээ булцааруулж байх юм аа. Үннээ хэлж. Би яахчгүй. Чи бид хоёртой хамт амьдарч болно шүү. Дахиад ийм юм ярих юм бол би чамайг буудчихна шүү. Тоглосон юм аа. Үнэн ч байхын найз нөхдийн ёс. Үгүй, хуулийн ах дүүсийн ёс. Пүүх. Би ямар гоё үг зохиоч ба. Наадха бол. Дахиад нэг бөөдөл хууль ёсны ах дүүс та нарыг баривчллаа. Дахиад энийг ярих юм бол би жинхнээсээ буудчихна шүү. Тэгсэн харин чимээг боллоо. Джеймсийн утас дугуйхаар нь гаргаад тартал. Хөөрхий. Хууль ёсны ах дүүс гэд мессеж бичиж. За ингээд манай хоёр нэг байшингийн гадаа ирдэг. Нөгөө хакерын байшин юм байна. Джеймс хаалгыг нь тогших үед Бен арийнх нь хашааг шалгаж байна. Тэгсэн хакер зугатааж байна. Хараалах дэндээс. Хөөе, цагтаа байна. Би араас нь хөөлөө гэд хөөж байна. Хакер шууд хашаад аваад зугатаадаг. Манай Бен харин хэрэг алгаа. Зугатаж аваад айлын байшингаар дамжих үед дагаад орсон чинь нэг хүү Бений төмбөг рүү аваад таялаа. Муу зөлөг цаашгаар гэд үргэлжлүүллээ. Бен хөөж аваад айлын хашаад автал дахианы үрлөө унцдаг. Хакер харин яг мултарчлаа гэж бодоод явж байтал Джеймс түүнийг мөргөөд унгачлаа. Араас нь машинтай дагаад явж байсан юм байна. Зүгээр үү. Энэ манай найз байгаамаа. Бид тоглож байсан. Ингээд хүмүүсийг аргалчлаа. Чи яагаад цагдаагаас зугатаад байгаа юм? Тэмдгээ харуулахгүй бол хин чамайг цагдаа гэж мэдэх юм. Би чамд хэлсэн штэ. Зогс цагдаа байна гэж. Би тэрийг чинь огт сонсоогүй. Намайг зөв зүгээр байж байтал хоёр ууртай хар залуу хөөгд байсан. Ха залуу гинэ. Ха залуу гэж юу юм хөгшөө. Чи бүтээ хэлэлдэ. Би хэлмээргүй байна. Зөрөгтэй байл да. Бүтээ хэлээд. За. Хар болов. Хар. Чи тэгэхээр биднийг зүгээр хар болохоор зугтсан гэх гээд байгаа юм уу? Чи өөрийгөө харал да. Чи өөрөөсөө ч зугтан хөгшөө. За ингээд баривчлаад аваад явлаа. Энэ файлыг нэг төлхөөр хаана байна? Чамаг одоо шорон tiin. Надад төлхөөр байгаа. Найздаа өгөөд нуулгачихсан байгаа. Би та нарт үүнийг өгье. Та нар өөрсдөө нэгэд харчих. Ингээд тохиролцлоо. Нөгөө залуу харин найз руугаа явлаа. Очсон чинь парти болж байдаг шүү. Тэнтэрэн хакерыг бүгд таниад байна. Эндээ бол алдартай байна. Нэг хүүхэн бүр шууд үнсээд авч байна. Хакер харин нэг нууц дөхөө өгөөд мөнгө өгчлөө. Тэгэхээр манай найз цагийн дараа ирнэ гэж байна. Тэр болтол чиний гой нэрийн үдшилгээг хийвэл ямар уу? Манай хэд замдаа нилээн танилцсан бол та. Бид ажиллаа хийж байгаа. Та хоёрыг цагдаа гэдгийг мэдчих юм бол манай найз ирэхгүй дээ. Бид хүлээх болно. Гэхдээ гой нэрийн үдшилэг хийж байгаа мэтэр. За ингээд наргиж эхэллээ. Манай Бен тэнд амьдралын гол баатруулууд алж өгч байна. Чи юугаа хийгээд байгаа? Би жүжиглэж байна. Тэгэж харагдахгүй л байна да. Тэр үед харин гаднаас нэг сэжигтэй хүн орж ирж байна. Хакер нөгөө эмэгтэй рүүгээ хартал нөгөөх нь толгойд өгч байна. Найр улам хавтгаарлаа. Тэгсэн бөөн бужигнаан дундаас хакер зугтчиж ингэх гээд л дохилцоод байж л дээ. Зугтж яваад нөгөө сэжигтэй залуутай таарчлаа. Нөгөөх нь харин шууд буудах гэтэл Бен амжиж ирээд түүнийг хамгаална. Энэ залуу алуурчин байсан юм байна. Зогс гээд буудалцсан эхэллээ. 14, 15. Чи юугаа тоолоод байгаа юм? Сумыг нэ. Сумыг нь дуусчлаа гэд бостол. Нөгөө алуурчин аль хэдийн яваад өгчиж хакер харин мөн адил зугтж байна. Нөгөө хоёр маань тэнд байж байтал нөгөө ширүүн цагдаа ирж байна. Энд юу болоод байгаа? Алуурчин дөнгөж сая манай сэжигтнийг алах гэж оролдлоо. Тэр яаж буутаа орсон юм бэ? Ховонцэр буу. Тусгайгийнхан ийм буутаа байдгийг. Манай хүний тоглоомны мэдлэг нь хэрэг болж байна шүү. Миний мөрдөж байгаа хэргийн сэжигтэн ийм буугаар хүн алсан байсан. Тэгээд Джеймс болон ширүүн цагдаа хоёр нэг дуугаар энэ бүгд холбоотой юм байна гэж байна.
Хөөе, чи энийг миний хөрмөнд өрчих. Чи найз бүсгүйтэйгээ ирэх ёстой штэ. Дууга машиндаа суу. Машиныг чинь би барина. Ингээд түлхүүрээ эргүүлтэл машин настаггүй. Хөөе, машинаас түлэнхийн үнэртэй байна. Хурдан гар. Тэгсэн чи машин дэлбэрчлээ. Бөмбөг сөөрлүүлсэн байсан юм байна. Джеймс харин хөөрхөн цагдаг тэврээд унлаа. Жохон хамттай байгаа болтой шүү. Манай эд цагдаагийн газарт ирчихсэн байж байна. Та нарыг ирснээс хойш манай хотод асуудал гарч эхэллээ. Урдхан шиг явж үз. Ингээд загнаад явуулчлаа. Энэ үед манай Бэни Карман дууцас дуурч байна. Наад утсаа аваач. Энэ миний утас биш. Энэ хакерийн утас байна. Утсыг нь ухаж байгаад холбоотой бүх хүнийг нь олж уулзахаар явдаг. Журмын хашаанаас өөр машин аваад унчжээ. Бэн харин Анжелатагаа утсаар ярьж байна. Тэгэд нэг усны утасны дэлгүүр тэрлээ. Тэнд Таша гэдэг эмэгтэйтэй уулзсан. Ташагаас хакерийн хаана байгааг асуутал нөгөөх нь хэлдэггүй. Джеймс тэнд жаахан ширүүхэн асуулаа. Бэн, залуу минь сонс. Чи байж вэ? Чи хитрхи ширүүдүүлээд байна. Чи юугаа яриад байгаа? Ингэсэн чи Бэн. Тэгэд хакерийн утсан дээрх эмэгтэйчүүдийг харуулж өгдөг. Энэ хардаа энэ эмэгтэйн дугаар дээр ийм хон хадгалсан байна гэж сонсгоно. Тэгснэ нэг эмэгтэйн дугаарыг харуулад үнийг хартаа түүнийг залах үед ямар хонх дуурч байгааг дараа нь дахиад өөр хонх. Тэгсэн чи дайчгүй хонхнууд дуурч байна. Тэгснэ. За энэ чиний дугаар. Чам руу залах үед юу явахыг сонстоо. Ингэсэн чин iPhone-ы үндсэн ая явж байна. Энэ юу гэсэн үг гэж чи түүний хувьд хинч биш гэсэн үг. Гэт уурлуулж байгаад нууц дугаарыг авчлаа. Манай хоёр шууд хакер руу залгадаг. Яаж миний утсыг олов? Би чин дээд зэргийн мөрдөгчүү дээ. Джеймс утсыг нь шүүрч аваад чамайг 24 цагийн дотор алуурчин хайж олоод алах болно. Хэрвээ бид нар л хамгаалахгүй бол чи хинч биш. Гэхдээ байц чамтай ярихаас дургүй хүрчлээ. Ингээд утсаа Бэн рүү шидчихлээ. Байна уу? За би хаяга хэлээ. Намайг ирээд аваач. За ингээд уулзахаар боллоо. Манай хоёр далайн ирэг дээр түүнийг хайгаад очино. Хакертэй ярих үед Монголог руу оч. Энэ үү? Одоо ундаа авчлаа. Буцаагаад тавь. Хөөе чи яагаад байгаа юм бэ? Би цаан чи хүн байна уу үгүй юу шалгаж байна. Цаашаа яв. Зогс цамцаа тайл. Тайлж яах юм бэ? Микрофон байна уу үгүй юу шалгаж байна. За одоо хогийн сав руу яв. За одоо яах юм? Одоо гараа оруулаад хамгийн дээд талын ямыг ав. Ингээд хог ухуулчлаа. Тэгснэ. Уутыг нь задлаад юу байгааг хэл. Энд зайдэс гэж бас хүний үс байна. Сайн байна. Одоо наатахаа ид. Юу? Би идэхгүй. Хэрвээ идэхгүй бол би явлаа. Бэц. Ингэснэ Бэн идчихлээ. Тоглосон юм аа. Чамаг арайч идчихнэ гэж бодсонгүй шүү. Ингэснэ гараад ирлээ. За ингээд манай хоёртой хакер нэгдлээ. Тэр үед харин манай гурыг хүмүүс өгөөд хүрээд ирдэг. Араас нь буудаад байна. Джеймс, би түүнийг буудъя. Чи машинаас буудаж үзээгүй үсттэй. Тэгвэл буудах жолоод хоёрын аль нэгийг нь сонгох. Ингээд манай хоёр байраа солиод Бэн маань машин барьдаг. Урд нь саад гарах үед битгий мөргөөрэй. Би өмнө нь ингэж үзсэн. Эцээвэ. Инgeх үед Бэн тоглоомтой холбоод төсөөлчлөө. Шууд урсгал сөрөд орчин. Тэгснэ эвтэйхэн зам руугаа буцаад орчлоо. Мафи машин ойртож ирэх үед шахаж мөргөд дэлбэлчихнэ. Чи хаан ингэж жолоодод сураавэ. Манай хүн зугтаж байснаа эргэх дөхөөгöd ирэглээ. Дөрмөө сайн барьж байна шүү. Дахиад эрэхтэй дахиад дөхөө өглөө. Энэ яагаад дөхөө өгöd байгаа юм болоо? Амар юм а. Чи наад дөхөөгөө болохгүй мó? Зүгээрээ. Надад итэг. Ингэснэ баруун тийшээ дөхөө өгч байгаад зүүн тийшээ эргээд явчлаа. Нөгөө мафи машин харин мөргөөд үлдчихнэ. Ингээд манай хэд мултарлаа. Ширүүн цагтад эднийг тосч ирж байна. Тэгэд нэг газар аваачин. Тэгэд өөрийнхөө шинжээ чингээр тавьчирдаг. Байшин дороод. Чи ихний мөнгийг хулгайлсан болоод биднийг хөөгöd байгаа юм. Би чамд хэлэхгүй. Ингэсэн бууга гаргаад. За хэлээ. Антони Паул. Ингэсэн чи нөгөө сайн дүр тоглоод байсан мафийн босс байсан юм байна. Хакер үргэлжлүүлээд тэр сайн үйлсийн аянаар дамжуулаад мөнгө угаад гим. Нана сайхан дүртэйч цаана худлаагаар. Ингээд ярьж байтал гэрээ эзэн хүрээд ирлээ. Гэрт нь бөөн танихгүй хүмүүс. Бууга бариад. Зогс. Юу хүмүүс вэ? Бууга хай. Чи өөрөө бууга хай. Ингээд үл ойлголцлоо. Ширүүн цагта. Алонзо. Бууга буулга. Тэд нар цагта. Тэгээд бүгд бууга буулгацгаана. Бүх юм намжицсан байж байтал хакер ширээн дээрээс юм унгаад Бэн цочоод Алонзог буудчлаа. Чаавас. Чи яаж байна? Сандарсан тал буудчлаа шүү дээ. Алонзо босоод ирлээ. Бэн тэр зооби улцгаж толгойд нь буудъя ингэж авна шүү дээ. Нөгөөх нь тэнгэ би хантаацтай байна. Хантаац ийм юмд хэрэгтэй байдгийг байна шүү дээ. Джеймс хакерт тэр чамайг алдлаа зогсохгүй. Чи бидэнд баримт олж өг. Тэгжижил чи аврагдана. Түүний компьютер руу нэвтрэх хэрэгтэй. Өнөө орой тэдний дүүдэшлэг болно. Бид нэвтрч чадах баха. Ингээд Бэн рүү хараад жумалцлаа. За ингээд манай хэд зүсээ хувиргаад мафийн боссын үдэшлэг дэрлээ. Хамгаалагч таны нэр хэм бэ? Миний нэр үү? Миний нэр Хунтад CV Матумби, нэгэрийн консул. Энэ хоёр миний зарцуугаа юм. Уучлаарай, таны нэр энд алга. Хакер тэнд анхаарлыг нь сарниулж бай. Би одоохон. Хакер нөгөө талд нь нэрийг нь оруулж байгаа юм байна. Бэн эргэж хараад. Энэ чиний буруу. Тэгсэн Джеймс зөрүүлээд маа. Дахиад нэрээ шалгадаа. Таны нэр байсан юм байна. Уучлаарай. За ингээд манай хэд яваад орлоо. Орчноо ажиглж байтал ширүүн цагта мафийн боссыг хараад би анхаарлыг нь сарниулъя. Та хоёр боломж гартал хүлээ. Ингээд мафийн боссыг чиглээд очлоо. Мафийн босс хууль сахиулагч нарт би нээлттэй шүү. За 80 пол бүжгэлхүү. Ингээд бүжгийн талбар руу гарлаа. Бэн энд сайн бүжгэлтгий бай шүү. Юугаа хараад байгаа юм бэ?
явцгаая. Хакер манай хоёр замыг зааж өгч байна. Нэг хүн ирэхээр Джеймс. Би харгалчи. Ой өгшөө. 0 хаа нөгөө бол 0-оор дамжаад яв. За би 0-д орчлоо. Одоо наадахаараа гар. Энд чинь хоёр давхар юм байна шүү дээ. Одоо буцхаасаа өнгөрсөн. Ингээд яалтчгүй гарахаар боллоо. Хөх, манайха энэ суултуур нь алт юм байна шүү дээ. Ингээд гадна ханаар дамжих гэж байна. Залуусаа би хоёр чийдэнгийн хооронд гацчлаа. За яах вэ? Би чадна. Ингээд нэг угс хийсэн боловч унчлаа. Хөөхий. Өндийгэд харсан чинь матар байж байдаг шүү. Чаавас авраарай. Арай гэж дэшээ авирлаа. Хакер байна. Чи зүгээр үү? Аматат. Надаа матар байгаа гэж хэлэхгүй яасан юм. Тийштэй. Би мартчихсан байна. Оочлаарай. Чи мартаа тогтой яадгийг. Ингээд офис руу яваад орлоо. Ашгүй нэгэн файлаа хуулчлаа. Энэ оронд ширүүн цагта мафийн боссыг аргалаад байж байна. Джеймс. За явцгаая. Болчлоо. Ширүүн цагта нэг шот татаад босоод явлаа. Манай Бен харин миний хувьд хамгийн яцгүй өдөр. Матар, удуул цэцэг, хэрэг алга. Бен Джеймс ширүүн цагта гурав уулзаад явах гэтэл мафийн босс өдөөс нь гараад ирлээ. Бен харчаад. Сайн уу? Манай улсад та Зимбаб хүн гэхэд англи хэлээр мэрэгжлийн төвшөнд ярьж байна шүү. Wall Street-д сурсан. Тань шиг төрийн өндөр албан тушаалтай хүн англи хэлний сургалтанд суугаад явбал нэр хүндэд чинь муу вэ шүү. Wall Street бол гэрээсээ өөрөө цагаа сонгоод сурч болдгийг. Жүжиглэхэ болж үз. Чамаг Америк хүн гэдгийг мэдэж байна. За. Үдшилгээ тент хийцгээе. Намайг даг. Тэгээд өрөөрөө яваад орлоо. Мафийн босс. Та нар аятайхан байхгүй бол ажилгүй болно шүү. Өгшөө. Нэгнийхээ амьдралд гай болоод яах вэ? Та нар надад тэр хакерыг олоодог. Надад ярилцах хэрэг байна. Бид тусалж чадахгүй баха. Тэгвэл яах гэж ирсэн юм? Таны алтан суултуурыг харах гэж. За. Та нар одоо явцгаа. Гэхдээ дараа ирэхдээ зүгээр хэлчихэж байгаарай. Тэгээд мафийн босс өөрийнхөө хүмүүстээр очиод ал урчинд тэр гурыг устдаг. Гэхдээ энд биш. Үдшилгийн дараа манай хэд уулзалдаад мафийн боссын нууц бараа тээвэрлэлтийг олоод мэдчлээ. Маргааш нь байна. Би дотолтонд байна. Тийм ээ. Миний мөрөөдөл би хэллээ. Манай хэд бөөндөө тод байж байна. Орой боллоо. Машин дотор бол суухын арга алгаа. Манай хоёр ам уралдаад шал хэрэггүй юмнууд яриад байна. Джеймс болон ширүүн цагдаа нар гадаа жаахан яриа өрнүүллээ. Энэ хоёрын дунд оч үсрээд байгаа шүү гээ шүү. Джеймс, машин ирж байна. Гэх үед дотоод байсан машинууд нь хүрээд ирлээ. Тэндээс салж явсан сэжигтэй машиныг нь дагцгаалаа. Манай хэд нэмэлт хүч дуутчлаа. Тэгээд машиныг зогсоолоо. Чингэлгийг нэ. За байна. Юу вэ хамтрагчаа? Төрсөн өдрийн бэлгүү. Окей. Тэгвэл юу юм бэ? Шинэ жилийн бэлэг юм уу? Тэгээд юу байна? Гэсэн чинь хоосон шингэлэг байж байна. Майамигийн цагдаагийн дарга ирээд бомбын өмчөд халдснаа юу гэж тайлбарлах уу? Мэдээлэл зөв байсан юм аа. Энэ үед харин мафийн босс хүрээд ирлээ. Би уг нь томоотой хүн л дээ. Одоо бол тэсгүн. Би дарга руу ч залгасан. Одоо гэртээ харьцгаа. Гэд яваад өглөө. Манай хэд сүржээ. Джеймс руу дарган залгаж байна. Та хоёр одоо цагтаа биш болсон шүү. Хөөхий. Манай хоёр ажлаас халагдчихжээ. Тэгээд бөөндөө сэтгэлээр унцгаачихсан сууж байна. Ширүүн цагдаа. Бомбын хуучин дарга өгсөний дараа шинэ хүн шууд ирсэн нь сонирхол юм. Чарльз Нуньез гэдэг хүн үү? Чарльз Нуньез. Би түүнийг хахуул авсан хүмүүсийн жигсаалтанд байхыг харсан шүү дээ. Новш гэж биднийг чулуу өөлгсөн байна. Манай хэд хууртцгаачжээ. Дараагийн чингэлгийг шалгахаар шийддэг. Бэн, хоёулаа ярилцаадах юм. Юу болсон бэ хөгшөө? Чи хуримтай учраас эндээ үлдэх хэрэгтэй байна. Үгүй ээ. Би амиа золиослж чадах цагдаа гэдгээ харуулмаар байна. Тэгсэн чинь Бэнийг гавлчлаа. Бомтоор биднийг оруулахгүй болохоор усан онгоцоор орцгоё. Ингээд Бэнийг үлдээгээд явцгаачдаг. Манай Бэн харин суларчихсан. Нэг хаалга тогшоод яваад байна. Нөгөө шинжээч дээр ирчихэж. Намайг битгий буудаарай. Юу яриа тугаан бэ? Надад тусал. Гаваа тайлбарлахаар хүрээд ирсэн юм байна. Харин өглөө нь манай гурав заваар бомб дээр ирж байна. Жинхэнэ бараан дээр нь ирсэн бололтой. Ширүүн цагта. Шууд очиод алчихгүй. Ширүүн байна шүү. Гэхдээ өөр арга байна. Гэд яваад очлоо. Ой залуу. Гэд дууттал хойноос нь ширүүн цагта бариад авлаа. За нэг залуу гаргалчлаа. Тэгээд чингэлгийг шалгатал. Бөөн зэвсэг байж байна. Тийш цагта явуул. Би энд байна. Ер нь бол би хаасаагүй байдаг юм. Мафийн босс хүмүүсээ дагуулад ирчихсэн байна. Энэ хооронд Бэн хакер дээр ирээд тэднийг баригдсныг хардаг. Нана байж. Надад нэг санаа байна. Гэд яваад өглөө. Нөгөө талд мафийн босс алуурчинд тэднийг ал гээд явах гэтэл би бол Бэн Барбар гэд чингэлэг мөргөд тэдний анхаарлыг сарниулах гэж үзлээ. Гэтэл унсангүй. Тэсэрэ Джеймс удахгүй унлаа. Ингээд чингэлэг унлаа. Шатах бодистой чингэлэг байж бөөн дэлбэрэлт болдог. Джеймс болон ширүүн цагдаа нар боломжийг ашиглаад зугтдаг. Бэн рүү харин нэг нөхөр буудаад байна. Бэн маа нуугдж байгаад зүрүүлээд маа сайжирсан байх шүү. Нөгөө талд мафийн босс хакерыг бариад авдаг. Би албаар нөгөө талд орж тагнж байсан юм аа. Гэсэн чи барьцаалаа зугтаачлаа. Араас нь харин манай хэд хөөлөө. Мафийн босс чингэлэг мөргөө зогсчин. Ой, бүх юм дууссан. Машинаасаа гараад ир. Ингээд очиод үзтэл байсангүй. Ард ууранд ороод ирчихсэн юм байна. Бууга хай. Хинэнэ хэлж өгмээр байна. Джеймс, чамаас эхлэе. Тэгээд буудтал Бэн урд уур н ороод буудуулчлаа. Джеймс зөрүүлээд мафийн боссыг буудаад унгаачлаа. Бэн,
Энэ чин тоглоом биш шүү дээ. Юугаа хийгээд гээд цамцыг нь тайлтал сум нэвтэрдгүү хантацтай байсан юм байна. Би чамайг аварлаа залуу минь. Чи угаасаа хантацтай байгаа үсттэй. Гэсэн чи мафийн босс тэнд босч ирж байна шүү. Джеймс Бэйний нүд рүү харж байгаад шууд амьд бампаа болгочлоо. Ширүүн цагтаа гарч ирээд мафийн боссыг нэг мөсөн дуусгадаг. Чи нэрнгээсээ миний амийг аварлаа. Би босч чадахгүй нэ. Хантацтай ч гэсэн өвдөж байна шүү дээ. Бид чинь хууль ёсны ах дүүс шүү дээ. За ингээд маргааш нь манай хоёр цагтаагийн дарагтай зогсож байна. Их том хэргийг 3 хоногийн дотор илрүүллээ шүү. Бид Атлантад ингэж л ажилддаг юм. Тэгэд явах гэтэл ширүүн цагтаа. Хөөе, баяртай гэж хэлэлгүй явах юм уу? Нүгөө, бид яаж харахаа мэддэггүй. Бэний хорин болох гээд. Би тусалж чадсан шүү. Тэгсэн мафийн боссын машиныг унаад яв гээд ганга амтаа өгчлөө. Джеймс, түүнийг миний хормонд өөр. Джеймс юм хэлэх гэсэн чадсангүй. Гэтэл зөвшөөрч байна. Юу? Намайг хормонд өрж байгаа үсттэй. Зөвшөөрч байна. Арай хурдан хэлчихв. Үгүй дээ. Удахгүй уулзъя. Би бие сайн ойлгож байна шүү. Тэгээд манай хоёрын явцгаалаа. Удалгүй Бен Анжела хоёрын хорин болж байна. За ингээд ноён хадагтай хараалах. Бүгд цугларчээ. Джеймс, хоёулаа ингээд хууль ёсны ах дүүс боллоо. Тэр үед хакер согтуу хүрээд ирчих. Баяр хүргэе, Джеймс. Бас эмгэнэл илэрхийлье. Ус онгоцон дээр суухынхаа өмнө байна. Джеймс, нэг үг хэлээчтэй. Хэд хоногийн өмнө би чамайг алмаар байсан. Гэхдээ одоо чадахгүй. Ягд гэвэл чи миний амийг аварч, бас миний дүүг аз жаргалтай болгож байна. Чи бол миний гэр бүл. Гэт сэтгэл хөдлөм үгсэллээ. Бенч онгоцоо унаад хөдөлж байна. Хонгор минь хурдан явцгаая. За хайрт минь. Гэхдээ хурдан асахгүй мó. Би өөрийгөө хэн гэдгийг үзүүлнэ. Гэсэн урдуур нь гинэд өөр зав гараад огцом торомслоод манай хүн шидэгчлээ. Зүгээр шидэгцсэнгүй. Онгоцсноос чирэгдээд өрлөөд байна. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.